агентлагууд дотроо бас хуурамч агентлаг байд юм байлээ. Тэрийг бол би өөрөө бүр баталсан. Одоо танаа элч төлөөлөгч Монголд байдаг юм уу? Яг энэ байгууллага муу юм уу гэж асуухад тийм биш байсан. Арталтаа бүх ингээд одоо жазанд бүх эрхийн бичиг байдаг ч гэсэндээ тэр бас баталгаа болдгүй юм байлээ. Лавлаж асууж мэдэж үзэрээ тэгэхгүй бол одоо яг саний ярьж байгаа шиг юм. Одоо нөгөө тухайн газрыг одоо ямар ч юм өгдсөн те нэг мэйл хүчээд ч юм уу нэг гадаад руу шууд залгаад асуучханд бараг нэр хилтэй үнээр ирүүлэл тэр чинь хэцүү ш болцсон болохоор энэ талын юм дээр тэгж сэргийлцгээд ивэл зүгээр хаа гэж бодож байна. Ховын төлөвлөлт маш сайтай байх хэрэгтэй. Одоо тэнд үл чи очивол ганцаараа болно. Хинч чамаг тэ хоолоо хий оройт гэртээ ирлээ инглээ гэдэг юмнуудыг хинч чамд хэлэхгүй. За ер нь тэгэхээр хүний одоо тэ өдөр тутамдаа хийж идэг хоол хийх дүүгээ харах, усаа авах гэл ерөнхийдөө юм гэр ахын хүн нэг одоо бид нар бол эндээ байж хатал тэрийг нэг чухал зүйл гэж анзаардаг юмнууд маань биднэрт маш их юм амьдралын одоо хэрэгтэй дадал зуршлуудыг суулгаж идэг юм байлээ гэдгийг би яг тэр найз дээрээс бас олж харж авсан байдаг. Тэгэхээр одоо ерөнхийдөө одоо ингээд ээж аав нь ингээд тэгээд гэж яхад тэрийг нэг төгшөг нэг удаа юм хоёр удаа хийгээд явж байхад сүүлд нь ямар нэгэн улсын те найз ээж аав ч юм далаад чад миний үгдийг ямар өөрчилж өгдөг ч юм ийм болгочтой гэж